За BPM-ийн зөвлөгөө энэ удаагийн дугаартаа уламжлалтынхаа ухааны зарим нэг ойлголтуудын талаар одоо хүмүүстээ тодорхой ойлголт өгөхөөр уламжлалтынхаа ухааны эмч Чойнмиг урьж авчаад оролцуулаад байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд хүргэе. За тэгэхээр энэ одоо энэ ард иргэдийн дунд байдаг нийтлэг ингэж яригадаад байдаг уламжлалтынхаа ухааны одоо зарим нэг ойлголт байдаг. За тэн дээрээс үүдэлтэй энэ уламжлалтынхаа ухааныг зарим талаараа одоо буруугаар ойлгож байгаа асуудлууд бол нийтлэг ажиглагдаад байдаг. Одоо жишээ нь одоо хий шар бадганы онол гэж асуудлууд байна. Зарим талаараа уламжлалтынхаа ухааны эмчилгээний талаар бас буруу ойлголтууд болсон ард иргэдийн дунд их байгаад байгаа. Энэ талаар одоо таны бодол ямар бодолтой байдаг вэ? Нийт иргэдийн дунд маань болохоор ерөнхийдөө энэ түлхүүх сонсогддог зүйл гэх юм бол нөгөө хийшэр бадган гэх хүмүүс бүгд л тодорхой хэмжээнд их бага хэмжээгээр сонсчихсан байдаг хэрнээ. Энэ яг хэр чухал юм бэ? Энэ яг юу юм бэ гэдэг дээр тийм ойлгохгүй хүмүүс, буруугаар ойлгодог хүмүүс, бүр эсэргүүцэж ойлгодог ч гэдэг юм, бүр ингээд хүлээн зөвшөөрдөг хүмүүс их байдаг. Тэгэхээр энэ талаар эхлээд нэг тодорхой хэмжээний ойлголт өгөх ёстой болоо гэж би бодож байна. За тэхийн тул хэдүүлээ нэг цаг хугацааг ухраагаад түүх ярих шаардлагатай болно гэсэн. За уламжлалтынхаа ухааны яг үндсэн нэр томьёо гэх юм бол тэжээх ухаан гэдэг нэр томьёо байдаг. Тэгэхээр бидэд ингээд сонсохоор тэжээх хүн гэхлээр нэг юм хооллох тухай юм шиг ингээд ойлголт байдаг. Гэтэл энэний яг цаа дотор нэр томьёо гэх юм бол одоо энэ сав шимийн ертөнц үе бидэдийн энэ хүрээлэн буй орчинд өвдөхгүйгээр орт удаанаар хэрхэн амьдрах вэ гэсэн энэ ухааныг заадаг ухааныг хэлдэг. Аргыг хэлдэг гэсэн. За энэ бол олон төрлийн онол байдаг. Таван мохотын онол, хий шародганы онол, цол савын онол, арга билгийн онол, хүүтэн халууны онол, таван цэцгийн онол гэх мэтчлэнгээр маш олон онол байдаг. Энэ онол дотроос бид хэд яагаад энэ хий шародганы төлхөө сонссон юм бэ гэсэн юм асуулт гарч ирж байгаа. За тэгэхээр хий шародганы хувьд бол ерөнхийдөө 5000-аас 6000 жилийн өмнө монголчууд орчуулж, нутагшуулж өөрсдийнхөө өв соёл болгосон. За тэхийн тул мэдээж судалгаа хийсэн байна. За одоо нэг судалгаа хийхдээ өөрсдийнхөө цаг агаар, уур амьсгал, одоо энэ газар зүй, аж ахуй, одоо нийт одоо амьдарч байгаа хүмүүсийнхаа онцлог тохирсон ийм онолыг ерөнхийдөө бол судалдаг байна. Тэгээд бүх онолуудыг ингээд судалж чад өөрсөндөө хамгийн их тохирсон онол буюу хийшэр бадганыг өөрсөндөө ингээд шингээж өгсөн байдаг. Одоо жишээ нь урд зүг хятад Солонгос руу ихэд чинь арга билгийн онол төлхөөх явсан байдаг. За Япон гэхэд одоо жишээ нь 5 махатын онолыг төлхөө хэрэглэдэг. Монголчууд бол хийшэр бадганы онолыг төлхөө ашигладаг. За тэгэхээр тухайн одоо тэр нэг энэ хийшэр бадганыг өөрсдийнхөө одоо нэг энэ цаг агаар, уур амьсгал, аж ахуйтай ингэж тохируулан юм амьдрах ухааныг л үүсгэсэн байхгүй бидэд дөө. Тэгээд тэрийгээ бидэд уг нь өвлүүлсэн. Гэхдээ одоо бидэд нэг энэ өвлүүлсэн өв соёлоо их хэмжээгээр мартчих үгүйсгсэн, мартсан. Тэрнээс үүдэлтэйгээр одоо маш олон төрлөөр ингэж маш олон байдлаар өвчлөх нэгсчихсэн байдаг. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бидэд бол нэгэнт л энэ газар нутаг дээр амьдарч байгаа хүний махбод өөрчлөгдөг үгээс хойш монголчуудад хамгийн тохирсон хий шародганы онол юм байна. Бид хэдийн энэ эцэг өвөг дээдсээс үлдээсэн энэ өв соёл бол цаана онолтой байдаг. Оргуу хоосон зүйлээс өөр л дурын юм ингээд хүнд зөвлөсөн юм биш аахгүй. Маш том судалгаатай байдаг. Тийм болохоор тэр судалгаан дээр үндэслэн тэр амьдралын хэм маяг зөв хооллох, ядчил энэ нэг удиралдаа зогцож хооллох, тийм өдөртөө зогцож хооллох энэ ухааныг л мэдэх хэрэгтэй байна. Тэгэл тэрийг огт одоо ингээд мартснаас үүдэлтэйгээр маш их хэмжээгээр одоо өвчилж байна. Хамгийн энгийн жишээ нь ихэд одоо монголчуудыг махчин монголчууд гэж хөөргөл те дөрвөн үлэл тасралтгүй ингээл мах хөдөлчихөж байгаа. Гэтэл 5000 жилийн өмнө хангаахын судар дээр монголчуудыг ингэж байгаа. Тэсгүүе хүүтэн цагаагаар амьдардаг. Хүүтэн өвч нөр өвчлөдөг. Эргээгээд тэр хүүтэн өвчнөө эмчлэх төөнөргээд эмчилгээтэй гэдэг өөрсдөө те. Тэгэнгүүтээ мал аж ахуй эрхэлдэг, цагаа дээддэг ард түмэн байна гэдэг ингэ хэлчихэж байгаа. Гэтэл бид цагаа дээддэг байсан. Гэтэл хизээ юм бэ гэхэлэр цуны үйлрэлт байхгүй. Цундаа төлхөө цагаан хэдэж байдаг. За намартай болохоор тэр шар суу эзгэний шүүс тийм эсгэлэн хүнсээ хэргэлждэг. Өвөлдөө болохоор тэр бог малын махаа идчихдэг. За хаврдаа болохоор одоо тэр нэг дотор гиз дайвар их мэтчлэнгээ ингээ идчихдэг. Энэ нь өөрөө ингээд задлаад үзэх юм бол бас л хийшэр адганы онол байдаг. За тэгвэл өдөр дотор ингээд цагийн хугацааг ингээд жижигсгээд ингээд авч үзэх юм бол өдөр дотор одоо
өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найзтайгаа, оройныхоо хоолыг дайсандаа гэдэг ингээд хэлчихсэн. Бидэд бүгд мэддэг эцэг хүн дандаа ингээд зөвлөж ирсэн хэрнээ бидэд одоо яаж яах гэхээр өглөө хоосон гараал өдөр олцсон хэдэл орой ингээл махцсан жидэл тийм ээ. Зарим нэг ингээл хөдөөний айлд очиход бүр онцож хэлмээр байгаа. 11 цагт махцсан жидэж унтаж байгаа юм. Тэгээд эргээгээд өөртөө ингээл цус өтгөрөлт нөгөө нэг даралт тийм ээ. Нөгөө нэг янз янзын одоо хэмжээний таргалалт. Тэгэл нөгөө нэг үе мөчний өвчин. Тэгэл нөгөө нэг айхтар нэг тавтар гэл өвчнүүдээр өвчлөл явж байгаа юм. Тэгэхээр бидэд бол өөрсдийнхөө өв соёлоо сэргээгээсээ энэ маань оргуу хоосон биш юм аа. Дандаа судалгаатай юм аа гэж хэлмээр байгаа. Зөв. Тэгэхээр энэ өвчлөлийн бол ерөөсөө дийлэнх хөв нь одоо энэ амьдралын хэм маягаас одоо монголчууд ямар өвчнөр өвддөд байх хэрж ил монголчуудын амьдралын хэм маягт л одоо байгаа дайл гэж хэлдэг. Тийм судалгаан дээр чинь бүтгэгдсэн байсан шүү дээ. Нийт өвчлийн 80% нь буруу хооллолт, буруу амьдралын хэм маяг гэсэн байна. Тэгэхээр энэ хооллолт амьдралын хэм маягийн эмчилчих юм бол 80% одоо өвчлөлт багасах гэдэг шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ нь бол хамгийн гол зүйл бол энэ байна. Тэгэнгүүт энэ дээр нэг юм асуулт. Уламжлалтын эмчнэр гэхээр та нар хоол зөвлөд байх юм аа. Уламжлалтын эмчнэр гэхээр л таад ингээл амьдралын хэм маяг зөвлөд байх юм аа гэдэг ингээд зарим нэг талаас юм эсэргүүцэл ирдэг байхгүй. Эсэргүүцэл эсвэл шүүм жижилж болно те. Нийт 80% нь хоол ус амьдралын хэм маяг байх юм чинь энийг ярихгүй яах юм бэ? Тэ бидэд одоо энэ буруу хооллолт руу орчихсон юм чинь ярихгүй яах юм бэ л гэх юм. Хувьсгалаас өмнөх үе ч гэх юм одоо тий. Эсвэл нөгөө сууршмал амьдралын хэм маяг бий болсноос өмнөх үе гэж үзэлтэй. Тэгэхэд одоо тэр үед энэ монголчуудын амьдралын хэм маяг одоо эдэлж байгаа хоолны соёл бас ондоо байсан байна. Тэн дээрээс хойш одоо бидний яг одоо бидний энэ амьдралын хэм маяг хоолтын онцлогт одоо алдаатай юм одоо юу байна? За нөгөө нэг одоо маш олон зүйл байгаа. Эхнээс нь ахвал одоо шүүмжлэхээс илүүтэйгээр хилээд явчвал буух болов. За хамгийн номер 1 гэх юм бол хооллолт гэдэг зүйл болохоор зөвхөн хотоодын дотор ороод л болоод байдаг гэж ойлгож болохгүй. За энэ болохоор одоо харах, хүрлцэх, сонсох тийм ээ. За тэгэл амтлах. За тэгээд нөгөө нэг тэр мэдрэх байгаа гэдэг нэг мэдрэх одоо хайртай хүн чинь хайртай хүндээ зориулж хоол хийгээд өгөхөд намт нэг өөр. Хэрүүл уралтай үед нэг юм хийж өгөхөд идэх амт нь шал өөр гэдэг шүү дээ. Тэ? Гой хоолыг ингээд үнэртгэд идмээ санагдах ч гэдэм үү. Сонсоод идмээ санагдах, хүсэл төрдөг ч гэдэм үү. Амтлаад нэммээр санагдах бүртэй гэл тэ. Тэгэхээр энэ 6 метр хүчин өөрөө хооллох процесст хамт нөлөөлж идэг зүйл байхгүй. Тэгсэн чинь бидэд одоо яагаад байна гэхээр мөнхийн одоо нэг гартаа уцаарч амрууга төмөр холбоор ингээл те. Ингээл эн чин өөрөө тэр чигээр буруу болчиход хоол шингээх процесст асуудал үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр хоолтын тал дээр их юм бол хамгийн номер 1 юу идэж байна тэрэндээ анхаарч идээсэй. Өөний хуучууд дээр одоо хоолоо идэхээс өмнө аршаан одоо арьс махны цусар аршаан болгоо гээл хоолндоо ингээл иддэг чинь өөрөө маш том одоо хөрөнгө оруулалт гэх юм уу одоо тий юу ч идсэн тэрийг аршаан болгоо гэдэг ингээд идэж байгаа нэг асуудал. Хоёр дахь нь гэх юм бол одоо нэг энэ улирлын асуудал байгаа. Сая түрүүн хэлсэн нэг улирлаа зогтсон хоолтыг ингэж хэрэгэлдэг болоосаа. За ядаж л одоо нэг энэ дээр бас нэг ийм их зүг баг. Хүн төчөр ажил хийдэг гэл төрөөстэй мал аж ахуй эрхэлдэг гэл газар тариалан хийдэг ч гэдэм үү хаана байх нь хамаагүй. Одоо морин дээр ингээд байнгын хөдөлгөөнтэй нурууны хувьд ингээд байж идэг ч гэдэм үү ингээд ийм хүн төчөр ажил хийдэг байх үед хэдий хэмжээний энерги зарцуулан төдий хэмжээний хүнсийг авах хэрэгтэй байдаг гэсэн. Бие махбод. Тийм бие махбодын хувьд байхгүй юу? Одоо бид хэд яаж нэхлээр бие махбодын хувьд ийм хүчний юм ихэ болчихсон. Түлхүү юм суудлын ажилтаа дандаа суугын суудлын машинтай суудлын ажил хийгээд ингээд яваад байгаа. Өөрөө эргээгээд одоо нэг энерги зарцуулалт нь бага болчиход байдаг. Тэгэнгүүт хоолт нь улам тэр үеийнхээс нэмэгдчихсэн баг. Өглөө өдөр орой мах, утгын өмнө мах ингээд. Тэгэхээр чин тэр илүүдл энерги хүн шингээхийн тулд ямар одоо энерги шингэх вэ? Эрүүл сэрүүн байж байгаа. Тэгээд нойрны асуудал үүсэж байгаа. Хүн унтаж чадхаа болчихж байна. Тэгээд нөгөө нэг жингийн илүүдэл тэгээд цаашлаад ингээд дараагийн асуудлууд үүсчихэж байгаа. Энэ хоёр дахь асуудал. Хүүхдэд ингээд хуучин болол нөгөө нэг ингээд махыг ингээд идүүлэхтэй. Утга урилчдаг гэсэн жижиг өөрт нь. Одоо бид хурц иртэй зүслээ гэж ингээд хүүхдээсээ хотхыг холдуулдаг.
Тэгэхээр хүүхэд ч гэсэн энийг аюултай гэж мэдчихэдэг юм байна л да. Хуруугаараа огтлно гэдгийг мэдчихэдэг. Тэгээд энэ өөрөө гэр бүлийн сургалт авахгүй. Бид хэд ийм гэр бүлийн сургалт маш хэмжээгээр дутагдчихсан. Хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ бид нар мэдгээ байлчихсан байна. Хүүхдэд тэгэж утга ингээ бариулаа мах хориолтог нь нэгт болгоомжтой бай. Хоолндоо төвлөр гэдгийг зааж өгч байгаа. Хоёр дахь асуудал нь гэх юм бол хөдөлмөрлөж байж хоолтой болдог гэдэг юм ингээ заагаад өгч байгаа. Гэр бүлийн хүмүүжил дотор бас маш хэмжээгээр дутагдж байна. Одоо тэр нэг хуучны нэг одоо хий боловсролын хичээл гэж байдаг гэсэн юм лээ. Энэ болохоор өдөрт нэг удаа одоо жишээ нэг цаг орчим ингээд юу ч хийхгүй, юу ч хийлүүлэхгүй ингээд байлгачдаг гэсэн баг. Хоолохгүй, юу ч хийлүүлэхгүй ингээд суулгачдаг. Тэрийгэ зарим тохиолдолд нэг залжингаар буруу юм хийсэн үед ханаруу харуулад ингээд суулгачдаг. Энэ хүүхдийг сууд сургадаг. Эргээгээд нэг буруу зүйл хийсэн бол тухайн зүйлээ бодож миний алдаа энд байсан байна гэдэг ингээд ийм гэр бүлийн хүмүүжлүүд аяг дутагдж байна. Энийг л хэлэх хэрэгтэй алга таа гэж бодож байна. Хоолтон дээр. За тэгэхээр сүүлд одоо энэ хүмүүсийн дунд бас нэг ойлгогдохгүй байгаа. Эсвэл буруу ойлгоод яваад байдаг нэг асуудал байна л да. Дийлэнхтэй одоо нэмэгтэйчүүдийн дунд байдаг. Савны хий гаргуулна, эсвэл голын хий гаргуулна гэл яриад яваад байдаг. Тэд нар одоо яг тодорхой ямар ойлголтууд байгаад байна. Тодорхой ингээд шууд гаргаад байх одоо хий байгаад байна уу? Эсвэл өөрөөр ойлгогдоод ингээд яваад тийм эмчилгээнүүд одоо ингээд газар авцаатай хамаа замрааг бол одоо нэг барай засал ч юм уу эсвэл нэг массажны газар эсвэл нэг гоо сайхны газар л одоо хий гаргана гэж эмчилгээний тийм яриад байна шүү. Тэрнийг ер нь юу гэж бодож байна? Тэр тал дээр ийм асуудал байна. Нэр томьёоны асуудал нэгт гарч иж байгаа. Нэгт их юм бол уламжлалт ангаа ухааны одоо эмчилт үзүүлээд тухайн асуудлыг уламжлалтын гол зорилго чинь нэг шалтгааныг тодорхойлох, шалтгааныг эмчлэх, тэгээд тухайн үед үүссэн проблемыг шийдэх гэсэн юм асуудал. Тэгээд энийг нийлүүлээд эмчилгээ гэж яриад байгаа. Эмчилгээ чи өөрөө зөв хооллолт, зөв амьдралын хэм маяг, эмийн эмчилгээ, эмийн бос эмчилгээ гэдэг 4 төрлийн эмчилгээ байгаад байдаг байхгүй юу? За тэгэнгүүт таны тэр нэг шалтгааныг нь арилгаж чадаагүй байгаа тохиолдолд 1000 эмчилгээ хийгээд үр дүн гардаг. Тэгэхээр хамгийн гол зүйл бидэд шалтгаан дээр анхаарах хэрэгтэй. За энийг ингээд эмчилгээ гэж нэрлэх ёстой юм байна. Эмчилгээ нь зөв хооллолт, зөв амьдралын хэм маяг, эмийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ. Тэгэнгүүт бид хэд өөрсдөө нэг энэ барай засал гэж ингээд яваад байдаг шүү дээ, тийм ээ. Барай засал буруутахгүй. Тэгэнгүүт холилдчихдаг байхгүй юу? Одоо барайны газар янз янзын нэг энэ хувилгаан ч гэнэ тэ янз янзын юм хэдэн үеийн юу ингээд юм гартаа юмтай хүмүүс гэдэг ингээд юм хүмүүс гараад ирчихсэн. Ямар нэгэн юм эрүүл мэндийн чиглэлийн, уламжлалтын чиглэлийн юм ойлголт байхгүй хүмүүс янз янз одоо ингээд зөвлөд байдаг. Уламжлалтын нэр томьёог ашиглаад зөвлөд байдаг. Тэгээд тэр нь ингээд буруу ойлголтыг үүсгээд тэгээд нэг уламжлалтын эмчигээ нөгөө барайцыг хүлээж аваад ойлгоод байдаг. Гэтэл чинь шалтгааныг нь эмчилж өгөөд ингээд бүр ингээд юм цогцоор нь зөв тэр шалтгаан дотор нь зөв хоолол, зөв амьдралын хэв маягийг нь хүртэл ингээд хоёулаа хэдэн жил орчим ийм амьдралын хэв маягтай гэдэг. Ингээд маш том юм ажил явагддаг байтал тэрийг зөвөр л ингээд нэг юм хүмүүс ингээд зөвлөд байдаг. Тэгэнгүүт одоо сая түрүү асуулаа нэг савны хий, голын хий, зүрхний хий гэх. Ингээд гараад идэв юм гэхэлэргүй. Хүн бол шаар биш. Орчны агаар биеинд нэвтэрч л байдаг, буцаж гадагшилж л байдаг. За, орчны агаар биеинд нэвтэрлээ. Түлхэх хөдөлгөөн хийснээр тухайн түлхэгцнээс үүдэлтэйгээр биенээс тэр орчны агаар одоо буцаж гадагшилж байгаа. Энийг одоо ингээд савны хий, голын хий, зүрхний хий гэдэг ингээд тайлбарлаад байвал одоо балархан шүү дээ. Тэгээ сүүлдээ бүр ингээд нөгөө нэг тэрэнд нь итгэжсэн хүмүүс хийгээ арилгуулын энэ төр яриад байдаг. Тийм хүмүүс эзэндөө хэрэгтэй. Тэгэнгүүт хийг нь арилгуулъя гэдэг юм хинчин дөр бизнес байхгүй. Хэрэгцээ байгаа тохиолдолд хийж гэдэг хүмүүс гараад ирдэг. Нөө хий арилгадаг хүмүүс ч гараад ирчихсэн. Хэрвээ яг энэ уламжлалтын эмчийн ярьж байгаа энэ хийг яг энэ хэрвээ арилгаж болоод байхгүй болгочих юм бол тухайн моментоос ахвал шууд амьд биш болно. Хүн гэсэн үг байна. Уламжлалтын энэ эмчнэрийн яриад байдаг энэ хий шар батхан гэдэг зүйл. Тэр дундаа ахаад энэ хий гэдэг зүйл нөр хүний биеийг амьд байлгахад, хүний биеийг хөдлөхөд, эрүүл сэтгэл зүй, эрүүл амьдралын хэв маяг энэ бүхэнд оролцож байдаг тэр үйлдэлийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээс биш өөр нь орчны гар бол биш байхгүй. Тэгэхээр хийг бол ерөөсөө харилгах биш, амьрлуулж тэгш ихэл гэж л. Тийм. Яг нэг эмнэлгийн эмчнэр хоорондоо нэр томьёогоор бол тэгээд ярьчих болно. Амьрлуулах, тэгш итгэх, тэгэл тэнцвэржүүлэгч гэсэн байдаг. Одоо тэгэхээр таны одоо энэ ярьж байгаа энэ асуудлууд бодож байгаа энэ юунд
хүмүүсийн дунд байгаад байгаа нийтлэг одоо асуудалтай юмнууд юу байна? Энийг одоо хэлээд зөвлөд өгчүүл одоо зөв байна гэж боддог тийм асуудал юм байдаг юм. Байлгүй явах та тэгэл жижиг цагаас ахуулаад дунд цаг, том цаг, бүр мега цаг руу ахуулаад ингээд янз янзын төвшөнд ярих зүйл маш их хэмжээтэй байгаа. Маш олноороо байгаа. Өнөөдөр яриад ч дуусахгүй байх. Тэр дундаас дөрөвнийг би бас нэг хөдөөгөр бас ингэж үзлэг хийж явдаг байхгүй. Тэгж явж байхдаа болоосоо гэсэн юмнууд бас байдаг. Тэрийг үдсэн мэдээд авчихсаа гэж бодож байна. Одоо нэг энэ тэндхийн 100 болон гутал ингээл арчаан дээр ингээл төрөл бураараа хатгадаг хүмүүс байдаг ч гэсэн. Хатгаал байна. Хотод ч гэсэн аюу хэмжээтэй байдаг. Ягаад энийг би ярьж байгаа юм бэ гэхээр сая хэдхэн хоногийн өмнө би нэг хүн үзсэн байхгүй юу. Тэсэн чинь тэр хүн ингээл хануур хийлгэснээс хойш одоо ингээд би хөлнөөс доошоо ингээд хагташиж хүүт оргиод би ингээд бэрэг болоод нойргүй болчихсон. Тэгээд ингээд би айцтай ингээд цочоод байдаг болчихлоо гэдэг ингээд ярьж байгаа. Тэгэхээр ямар суцыг хансан ингээд би асуусан гэсэн чинь 80 суц татгсан гэдэг байхгүй. Тэгэхээр би гайхаад 80 гэхлээр чинь нэг болвол шүүрийг бодоод байхгүй бомб тавьчаад ингээд нэг бомбны дараа хатна 20-оор хатгаад 4 бомб тавьцаа шүүр хийцээ байна хооны бодоод эсвэл хитрхи олон тоог 80 гэдэг. Тэгэхээр тэгж олон хатгсан гэж үгсэн чинь тийм би бүр 80 хэдэн зүүнний тооцоо хийсэн гэл тэгдэ. Тэгэхээр нэг пал хийгээл явчихж байгаа юм чи. Яасан гэсэн чинь нэгэн зэрэг нэг хүнд 80 зүүн ингээд зоосон байна. Энийг бол хизээч хануур гэж ялгаж болохгүй. Энэ бол цус юу л тэр хүн яаж амьд гарсан юм бэ өөрөөсөө. Тэгээ яасан гэхээр ингээд баахан хатгуулж хагаад өөр болохоо байгаад би ингээд бие биччихээ сонирн болоод ахаар болио гэж хэлээд бос ингээд нөгөө бүх мө болиулаад тэгээд нэг хэсэг сууж байгаад ингээд юм хуугаад ингээд тооцоогоо ихсэн чинь 80 зүүнний тооцоо хийсэн гэж байгаа. Би энийг сонсоод одоо юм чиний хувьд ч надад бас амар санагдаж байгаа хэвчээ тийм ээ. Тэгэхээр өмнө нь болохоор юу гэж сонсч байсан юм бэ гэхээр аршаан дээр нэг хатгахдаа 10 суц хатгадаг. За ингээд 5 өдөр аршаанд байхдаа 5 өдөр аршаа угаал очиж хатгуулаад ингээл ингүүлэх ёстой гэж хүнд тайлбарлаад ингээд. Тэгээд чинь бизнес ахгүй. Нэг суцыг 50000-аар үнэлчихэж байгаа юм. Тэгээд 10 суц өдөрт 50. Ингээд. Одоо бол тийм маш их хэлгээл яваад тийм. Тэгэхээр энийг чинь уламжлалт ангаа ухааны одоо энэ хануур засал имчилгээтэй ингэж хүмүүс холиод байгаа юм. Тэгэл хануур ингэтэл нөгөө айгаад ингээд андуураад байдаг. Одоо бид хэд чинь хануураа хийхин тулд яадаг вэ тийм. Тэгэхээр болно болохгүйгаа шийдэл тийм. Хүнээ үзээд болно болохгүй. За тэгээд нөгөө бэлтгэлээ хий. За тэгээд тэрэн дотор чинь бэлтгэл дотор чинь янз янзын амиржуулга, янз янзын нөгөө хий засах, элчийг өсгөх, цус ялгах юмнуудаа угаал, өдөр судраа хараал. Тэгэл ханлаа гэхэд нэг юм уу хоёр суцыг ингээд сонгож хатгадаг ч гэдэм үү. Тийм. Ингэж нарийн үздэг, ингэж нарийн тэгээ хануурынхаа дараа ахаа цус төлжүүлэх хэмжилгээ хийгээд ийм энэ болоод ийм нарийн процессын ажлыг чинь зөвөр та юу ч өвдөг гин тэнд юм уу гэл ингээл хамаа намаагүй хатгаал ингээл явдаг гэж байгаа юм. Тэгэхээр энийг шийдэж энийг одоо болиулж арга хэмжээ авах юм байна тийм ээ. Тэр хүнд нь хүрээсэй гэж бодож байна. Юу нэг хүмүүсийн дунд ингээд бас нэг цус гаваад идэг, цусаа хануулаад идэг, судсаа хануулаад байхаар нэг сайн гэсэн нийтлэг ойлголт бас байгаад байгаа шүү. Тийм нүг их гаргуул сайн гэдэг ойлголт байна тийм. Гэтэл эн чинь тийм байхгүй шүү дээ. 3 шинж гараад ирэх юм бол окей гэж байгаа. За эхнийх нь гэх юм бол нөө мууз гадагшлна гэдэг шүү дээ. Тэгээ цусны өнгө засрах, цус нь өөрөө тогтох гэж. Энэ чинь хэдхэн тусал дээр ч энэ шийдвэнд гарч болно. Тийм. Тэгэхээр их гаргуул сайн гэдэг чинь гүү юм аа. Тэр нөгөө их гарах гээд нөгөөдөл чинь артер мартер л басна. Бид хэд чинь венэ усаад байдаг. Нөгөөдөл чинь очиж артер хатгаад байдаг. Тэгээд хэдэн оны хөлөө сонгуульт ажил чинь арангаад үзлэг хийгээ явжсэн чинь нэг 14 цалханы шон унсан гээд тийшээ тоггүйсэн тэр жил байхгүй. 10 8 9 онд гэсэн. 19 тий. Тэр жил дээр байхгүй. Тэр жил дээр нэг тийм процесс болж байсан. Нэг над руу мэрэгжлийн хяналтаас би тэнд байхсгүй газар байж байгаа юм чинь. Нөгөө байнга очдөг энэ хамаатан садан шахав болцсон хүмүүс байж байдаг. 10 хэдэн жил очсон хүмүүс төр очиж байгаа болохоор та юу хүн ирсэн байгаа байлаа гэсэн чинь ингээ тийм хүн ирсэн байна гэл. Та ирээ бол задах. Чинь өдрийн 5 цагийг зарцуулаад аймгийн төв дээр очиод ингээ очсон чинь ямар имчилгээ үйлчлэх чинь би тэгээ бүх юм хэлсэн.
одоогоор тэдэн хүндсэн байна. Тэдэн жил ирж байна гэл ямар үйлчлэг хийж нэхлээр ингээл эмчилгээнүүдэд ингээл жигсаагаар хэлсэн чил. Хануур хийгээд байгаа юм гэл шаагилтал явчихгүй. Тийм ээ л эмчилгээр нь байрлаж байгаа юм чинь гэрээтэй. Тэгсэн чинь юу яачих. Энэ жил 2 хүн асуурсан хануур хийж байгаа гэж. Аргагүй шүү дээ. Тэгж 80 суд цатгаж байгаа юм чинь. Яг тэр харангад тийм болсон гэд. Тэгээ ер нь ихтэй нөгөө нэг очиод үзэж байхад чинь л нөгөө нэг хануур тэнцээ хийлгчээд гэртээ ирчээд хэд хоногийн дараа юу гүрдэг баг. Хэд хоногийн дараа асуудал үүсдэг баг. Тэгээд тэр чинь шууд тэр дороо биш тий тэр дороо биш. Хэд хоногийн дараа энэ төр асуудлууд гарч ирдэг баг. Энэ удаан хугацаанд нойрог явжаад гинт асуудал үүсдэг ч гэдэг юм уу тий. Тэгэл тэр чинь нөгөө нэг эргээгээл нөгөө бүхэл эмч уламжлалтын эмчнэрээр буучиж байгаа. Нэр томьёо нэжлэх нөгөө нэг хануур нөгөө нэг янз янзын нөгөө нэг шидтэн бариачд чинь ингээд янз янз зулгаа хайчихдаг. Тэгэл буцаагаал уламжлалтын ажиллаа хийгээд стандартынхаа дагуу ингээд юмаа хийгээд онлынхаа дагуу юмаа хийгээд зүгээр явж байгаа эмчнэрийн ингээд тэр олон жилийн хугацаанд ингээд хүнд тус хийгээд явж байгаа сайхан нэр тэгэл шаваа татгалдаг. Одоо тийм эмчилгээ одоо хануур хийж яах гэдэг тийм хүмүүс төр очиж байгаа бол ер нь эмчилгээ гэж өөрөөгөө хийлгэж яах гэж үзэх бол ерөөсөө ямар ч үндэслэл байхгүй. Тэр бол огт эмчилгээ биш. Би бол тэрийг бүр хануургүйч нэрлэх дург. Бүр цус юулалт гэдэг байна. Цус юулалт гэдэг. Баргил тийм байна. Цус юулалт хийж яах гэж байна. Ингээд хануурын тал дээр ингээд ярихад бас нэг саяны ингээд ойлголтуудыг бас ойлгох хэрэгтэй юм байна. Тэгэхээр бас нэг урилэрлийн чанартай бас хүмүүс хануур хийлгэх гэл нэг юм яриад байдаг. Эсвэл одоо намрын улирал одоо ингээд хануур хийлгэхэд сайн ингээл хануур хийлгэж байгаа ч тохиолдол байна. Эсвэл 100 гэж хийж байгаа тохиолдол байна. Энэ одоо ер нь одоо улиралын чанартай хануур хийгээд байгаа юм. Ер нь яаж ойлгогдож байна? За энэ ийм очиртай ингэдэг шиг. Одоо нэг цусыг мэдээж яхаа олон төрлийн түрүү хэлсэн шүү дээ. Болон болохгүйгаа шийдэл болохгүйг нь явуулчихна. За болох дээр ажил бэлтгэлүүдийг хийгээд ингээд хануураа хийдэг. Бэлтгэл хийхдээ цус ялгах юм гэж өгдөг. Тэгэнгүүт нөгөө нэг цус ялгах юм дотор нөгөө нэг мэдээж ганц юмэр биш л дээ. Тухайн хүнөө үзэн давхраар одоо жишээ нь зүрх рүү чиглэсэн, элэг рүү чиглэсэн юмнууд хавсаргаад ингээд өгнө. Гол нөгөө нэг хануур хийхэд нөлөөлж байгаа тэр цусыг ялгах гол юм нь болохоор одоо 3 өрийн тан гэдэл яриад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ 3 өрийн тан нөгөө нэг Монголд орохцсон ямар хэлээ. Тэгэл нэг гаднаас оруулж ирдэг гэл те. Тэнгүүд олдцын тал дээр байхгүй болоод эхлэнгүүд нөгөөдөл чинь нөгөө нэг яах вэ гэдэг ингээд судалж байгаа. Тэгж яагаад яг нөгөө нэг аршаан энэ төр уулгаад ингээд татаад байт юм лээ л дээ. Тэгэхээр хавар намартаа ингээд улирлын чанартай ингээд хатгадаг гэдэг хүмүүсийн дунд ойлголт өгчихсөн байхгүй. Тэр аршаан суйллууд. Тэр аршаан суйллах. Гэтэл яг энэ уламжлалтын эмчнэрийн хувьд бол хүн яаралтай хатуулах шаардлагатай ингээд болцоод ирж байхад чинь улирал нь биш ээ та хавар хүрээд тэр ч юм уу намар хүрээд тэр гээд явуулчихлахгүй байхгүй. Яг л цайныхаа процессор болно болохгүйгаа шийднэ. Болохгүй бол тэрийг болтол арга хэмжээ аавна. Болно гэсэн үедээ цус ялгах ийм тэр одоо имээ хэрэглээд давхар дээр дэмжих хэвээр арга хэмжээнүүдийг аваад эмчилгээг нь хийгээд тэгээд өдөр судраа хараад тухайн өдрийг хүртэл ингээд имээ ууччих. Тэгээд тохирсон өдөр тэр хэрвээ тухайн тохирсон өдрөө суцыг үзэхэд ингэдэг нэг яг цус ялгарсан тэр хануулах шаардлагатай тэр суц нь өөрөө ингээд бэлэн болоо гараад ирдэг байна. Эмчт мэддэг. Тэгээд хэрвээ тэр суц гарч ирэхгүй байх юм бол дахиж юм өгөөд ингээд явуулдаг. Тэгээд болно гэсэн үедээ л эмч идэж ханаад байдаг байна. Тэгээд юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр нэг их одоо тийш нэг одоо цагт чинь бол ингээд манад чинь эмийн үйлдвэрүүд нь сайхан байгаад байна. Эмнүүд түүхийдүүд нь байгаад байна. Эм нь байгаад байна. Тэгэхээр заавал тэгж улирлыг хүлээх ч гэдэг юм уу тийм шаардлага байхгүй болчиход байна. Байхгүй. Яг л хамгийн гол зүйл нь болно болохгүй тухайн өдөрт нь ялгарсан байна уу, ялгараагүй байна уу? Энэ л гол. Хүмүүс одоо бас зарим ингэж ойлгоод байна л да. Ерөөсөө цусал авч ивэл сайн гэж ойлгоод. Цусал авч ивэл ханаар гэдэг. Нийтлэг л одоо тэгэл цусаа авахулал байвал сайн гэж ойлгоод цусал авахулах гал. Одоо зарим нэг эмчнэр ч гэсэн одоо тэг зөвлөж байгаа эмчнэр бол бас байна. Шууд ингээл одоо хануур хийлэг гээл те. Хануур хийлэг гээл тэгэл ингээл ташраар нь 2-3-аар нөө тэднийгээ дагуулад тэр хануур хийлэг жилдээ нэг удаа хануур хийлгэхэд одоо сайн гэд нэг юм ойлголт бас яваад тах шиг. Энэний тал дээр ер нь одоо тийм ойлголт байна уугүй юу?
Гэхдээ энэ хануур засал ер нь тийм урьдчилсан сэргийлэх хэмжлэгээ яг муу юм уу биш үү? биш шүү дээ. Хануур засал гэдэг чинь өөрөө сэрүүн засал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ яг нэг яагаад манайхан дотор тэгж их яагаад байна вэ гэхээр бас ингээд улс өртөө үзэх юм бол ахаал нөгөө амьдралын хэв маягаар орчиж байгаа. Нөгөө нэг маш хэмжээний махны хэрэглээ. Нөгөө нэг төмөр ихсэл тийм ээ. Тэгэл нөгөө нэг энэ нойрны асуудал, нөгөө нэг энэ хоололттой ч хамааралтай ингээд цусны одоо асуудлууд үүсчихэж байгаа. Тэгээ дээрэс нь хүнсний аюулгүй байдал одоо энэ урдаас янз янзын ачаа юмнууд их хэмжээгээр орж ирж байна шүү дээ, тийм ээ. Тэгэл өөрсдөө хэрэгэлдэг сайхан зүйлсээ хэрэглэхгүй тэгэл ингээл асуудал хариад байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор яалтчгүй одоо жишээ нэг ингээл үзэж байгаа хүмүүс төр за энийг ханаад өчөөсөн хатгачихсан гэсэн бол надад хувь нэмчний хувьд бол гарч иж байгаа тийм нийтлэг хүмүүсийн дунд бол ингээд хануур хэлэх шаардлагатай хүмүүс бол маш хэмжээтэй ирдэг яалтчгүй. Тэглээгээ ташраар нь ханах биш. Мэдээж тэр дотор чинь хануур хийж ямар ч боломжгүй. Нөгөө нэг нойргүй болчихсон. Нөгөө нэг шаналж байгаа, үйлж байгаа, гашуудж байгаа ч юм уу те. Нөгөө нэг энэ ээлжийн ажил хийдэг ч гэдэг юм уу те. Нөгөө нэг цагаан хоолтон, нөгөө нэг ногоон хоолтон хүмүүс дотор чинь энэ хануурыг хийх шаардлага болчиход байгаа. Тэгэхээр амьдралынхаа хэв маягийг л ерөнхийдөө сайхан шийдчих юм бол ер нь энэ хануурыг хийх шаардлага болчиход байгаа. Нэг талаараа бас өөрийнхөө амьдралын буруу хэв маягаас болсон төр зургийн зовоорыг тийм өвчин гэж ойлгоод тийм төр зургийн зовоор. Эсвэл тэгээд тэрэндээ одоо бас хануур гэлэгч сайн юм байна гэж ойлгоод явах бас тал байгаа юм байна. Одоо бас нэг юм асуудал байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг жоохон хүүхдүүдээс ингээл ямар нэгэн байдлаар цус гарлаа гэхэд нэг их мөнхөн хар цус гардаг болчихсон. Анзаарсан тий. Энд чинь тэгээд асуудал нь юу юм бэ гэхлээр бас л хоол. Чихэрлэг хамт. Чихэрний замбраагүй хэрэг. Амтлаг амттай юм. Амтлаг амтлын замбраагүй хэрэг. Эн чинь өөрөө цусыг маш их хэмжээгээр бохирдуулж байна. Эргээгээд нөгөө нэг цус гэдэг зүйл чинь хөлсөөр цэвэршиж байдаг. Хөлсөө гаргаад ингээд насгал хөдөлгөөн хийгээд цусаа цэвэршүүлээд шингийн юм. Одоо тэр шингийн юм дээр хойлоо дараа нь би ахаад ярмаар байгаа. Тэгэл нөгөө шингийн юмаа сайн уугаад ингээд байж ах хэвээр байтал чинь шингийн юм ууж өгөхгүй. Тэгэл ууж байгаа юм нь ундаа чихэр. Тэгэл идж байгаа хоол нь бэлэн бүтээгдэхүүн. Хоёр дахь хоол. Тэгэл нөгөө махаа ингээл хэдүүлэл. Ингээд хүүхдүүдэд хүртэл одоо буруу юм дадал зуршилд оруулчих жоохгүй. Гэтэл бид хэд өөрсдөө ууг нь одоо ингээд хүүхдээ сайн ажиллаж чадах юм бол хүүхдээс маш их хэмийг сурах хэрэгтэй. Хүүхэд жоохон байхаас ахвал ингээл өөрт хэрэгтэй одоо тэр эрдэсүүдийг олж идээд байдаг шүү дээ. Тэгэл хоол нь шингээгүй болвол зүгээр ингээд ядраад унцлаж харж болохгүй. Тэр хүүхд чинь хоолоо шингээх гээд гүүгээд байгаа байхгүй. Хоолоо шингээх гээд гүүгээд хоолоо шингээх гээд тоглоо. Тэгээд шингээж дийлэхгүй ядарч унаад байгаа байхгүй. Тэгж их хэмжээгээр идэх шаардлага байхгүй шүү дээ. Хотоодны хэмжээ чинь 2 гарын алгыг нийлүүлсэндээ тэнцүү хэмжээний хаад ингээд ирээд шүү дээ. Гэтэл нөгөөд чинь ингээл их хэмжээгээр ингээд идүүлэл өлсөж байгаа ах өсөж байгаа юм гээл нэмж идүүлэх гээл тэгэл идэхгүй болохоор нь уурлаж дарамтлаа те. Тэгэл ингээл бүр болохгүй болохоор нь утас харуулж байгаа л ингээл амрын тутгаал. Ингээд хүүхдүүдэд баллаад өөрсдийнхөө адил ингээд өөрсдийнхөө биеинд бид нар одоо бол юу хэрэгтэй байгааг мэдхээ болчихсон. Биеэ чагнахаа болчихсон. Хүүхдүүд чинь биеэ сайн чагнадаг байхгүй. Хүүхдээсээ суралцах хэрэгтэй. Нэг хоёр дахь асуудал нь төрөө нөө шингийн юм гээд хэлсэн. Бидний саяхны хүртэл энийг бол бүр онцолж ярмаар байгаа. Нэгт нь өв соёлоо сэргээе. Энэ өв соёл дотор чинь хийшэр одооны онл байна гэдэг. Хоёр дахь зүйл нь одоо энэ байхгүй. Бид саяхны хүртэл усыг хар ус гэдэг нь бол нэг их одгоо тийм. Ер нь одгоо. Төлхүү юм цай одог арт хүн байсан. Бор цайгаа одог. Бор цайн дотор янз янзын 100 гаруй төл би бүр яг хэлжсэн. 100 гаруй төрлийн юм турмалыг ингээд хийдэг. Ингээд энэ цай тарт хүн байсан. Гэтэл одоо бидэд уснаас өөр уух юмгүй юм шиг л болчихсон. Гэтэл 9 төрлийн ус байгаа шүү дээ. Нэгээс нь бусд нь хүн зэрэг мөн чанартай. А энэ ус чинь өөрөө нэг галын илчиг модгож. Тэгээд хэтрүүлж хийх юм бол хавгнах. Суд сагшаах. За нөгөө нэг бие дааруулах, бээрүүлэх гэл тийм ээ. За тэгээд цаашлаад нөгөө нэг юу яадаг шүү дээ. Нөгөө хэр хүүлнэ гэдэг нэг ярьдаг шүү дээ тийм ээ. Ийм асуудлуудыг үүсгээд байдаг. Гэтэл энэ тэгээд ус уухгүй юу уух юм бэ? Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас усны хэм хэмжээгээд биеийн жингийн 0.3%-тай үрдсэн тоотой тэр гарсан те тоотой тэнцвүүц хэмжээний усыг ингээд тогтмол хэрэглэе гэж зөвлөд байдаг. Энд чинь яг Монгол хүн зориулсан судалгаа биш байхгүй юу? Тэр судалгаанаас хойш
одоо юу гарч ирсэн гэхээр усны компани дэлгэрлээ шүү дээ. Юу л энэ усны компани. Тэгэл энэ чинь нэг талдаа бизнес. Тэгэхээр би бол бүр албаар тэгж хэлээд байгаа. Хамгийн хортой юм ус гэж хэлээд байгаа. Тэгээ хүмүүс гайхаа шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Ус чинь одоо амьдралыг тэтгэгч. Ус олвол одоо усгүй хүн амьд явах боломжгүй. Би шингийн юм гэж хэлээг байхгүй. Ус гэсэн баг. Шингийн юмыг маш сайн ууж явах хэрэгтэй. Шингийн юм дотроо юу уух юм бэ гэхэлэр монголчуудын цайны соёл өөр айгүй сонирхолтой. Дэлхийн бусад улсыг болох юм бол хандалж уудаг ч гэдэм үү. Өвсөн дээр нь халуун ус хийгээд ингээд уудаг ч гэдэм үү те. Цайны соёл нь ондоо. Манайх яа гэм бэ гэхэлэр нөгөө нэг 9 төрлийн усын үлдсэн нэг буюу ширгээс ус ахгүй. Буцалгаад 3-5 минут илүү буцлагсан ус. Тэр дотроо одоо тал нутаг, одоо хангаан нутаг, говь нутагаас хамаарат өөр тэр цайг хийдэг. Одоо эми урмал шүү дээ чинь. Эми урмалыг хийдэг. Өшөө дээрээс нь дотор нь ингээд шингээлт нь муух юм бол жамц давсаа ингээд хийгээд өгчдөг. Давсыг хүртэл усанд тутгаж уух нэг өөр. Нүдж жагаад хуураад хэрэглэх нэг өөр. Усанд чанаад ингээд хэрэглэх нэг өөр чадaltaй шүү дээ. Тэгэхээр ингээд чанж хэрэглэдэг. Өшөө дээрээс нь бүр хувь хүнийх нь онцлогт нь хамаарат. Нөгөө нэг зүрхэн муунд чинь ингээд цайн дотор нь цад хийгээд өгчдөг гэдэг. Нөгөө нэг бөөрн муунд чинь сүгмэлийн хийгээд өгчдөг. Нөгөө илгэн муунд чинь тэр гүргмийн хийгээд өгчдөг. Нөгөө нэг дөнгөж төрсэн ээж дотор чинь бор цайн дотор нь яс ингээд хаглаад хийгээд өгчдөг. Ингээд цайгаараа өөрийгөө хэмжилдэг ард юм байсан. Тэгсэн чи одоо бид яаж яах вэ? Уснаас өөр юм баг. Нөгөө нэг баахан ус шүүгч нарыг ингээд тавьчихсан. Ус уугаал. Тэрийгээ сайн л ойлгоод байгаа юм. Гэтэл эн чинь баахан хүүтэн ус уугаад шингээлдэг болчихсон. Тэгээ дээрэс нь баахан мах идчихсэн. Тэгээ өшөө дээрэс нь нэг ярих юм бол буруутчихлаа л та. Намрын айргийг өвөл хөлдөөгөөд хамаг идэрхтний үйл ажиллагаа унчихсан хаврын улиралд очиж айрыг уугаад байдаг. Ингээд илгэний өвч. Тэгээ уламжлалт хэмжлэгээ хийлгэж байгаа хүмүүс бас нэг ойлгохдохгүй эсвэл нэг буруу ойлгоод яваад байдаг нэг асуудал байна л да. Эмчилгээний дундуур энэ нэг гам барих, эмчилгээний дараах гам барих гэх юм яриад байдаг. Зарим нь уламжлалтын эмчилгээч одоо гам барих нь хэцүү юм. Тэгээд уламжлалтын эмчилгээнээс цааргалаад цэглээд яваад зугатаад байгаа хүмүүс байна. Энэ асуудал ер нь ямар бодолтой байдаг? Яг өстой гоё асуулт байна. Төрөө нэг яриан донд хальт гараад өнгөрсөн. Уламжлалт ангаа ухааны одоо эмчилгээ нь өөрөө зөв хооллолт, зөв амьдралын хэв маяг, эмийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ гэдэг 50% нь тухайн хүнээс хамаарч байдаг, 50% нь эмнэлгээс хамаарч байдаг. Тухайн 50% нь тухайн өвчний үүсгэж байгаа шалтгаан гэдэг байгаа юм. Тэгэнгүүт энэ дээр нэг юм байдаг. Түрүүн тэр гам гэдэг нэг ярьж штэ тий. Яг уламжлалт ангаа ухааны хувьд бол гам гэдэг ойлголтыг хэлэл гамаа бариараа гэж хүнийг хачиж юусаа болохгүй. Энэ бол маш буруу асуудал. Энэ гам гэдэг нь өөрөө тухайн хүний одоо эмчийн тавьсан оншинд тохирсон хоолол, тохирсон амьдралын хэв маягийг тэдний хугацаанд бариараа гэдэг зөвлөмж нь өөрөө эмчилгээ байхгүй. Гамаа бариараа гэдээ базаад хийчих юм бол юу хийхээ мэдэхгүй ингээд явчихж байгаа. Одоо тэр асуудлыг үүсгэсэгчдэг. Шалтгаан нэг бүрэн гүйцэтгэх байхын тулд тэдний хугацаанд зөв хооллолт одоо тийм хоол идээд тэдэн цагт өөрийнхөө унтаад ингээд тийм дасгал хөдөлгөөнийг хийгээрэй гэд эмч зөвлөлтэй. Унтахын тулд жоохон биеэ ачаалал ядраа тий. За унтахын тулд хоолоо багасгаж идэм. Унтж явахдаа гол нь хоол битгий унтж явахдаа гин унтахаас өмнө хоол битгий болжгүй л орой хөнхий юм ингээл зөвлөгчин өөрөө болохоор эмчи хийх хэрэгтэй ажил байхгүй. Энд чинь эмчилгээ байхгүй. Зөв одоо гам биш. Харин энэ хүмүүсийн дунд байдаг нийт ойлголт төр гам гэдгийг ингээд сонирхоод судлаад үзэхээр юу байд юм бэ гэхэлэр ер нь бол базаад хэлэхэд амьдрах ухаан юм байна. Амьдрах ухааны мэтлэг болчихсон. Тэр нь юу юм бэ? Тий, тэр нь юу юм бэ гэхэлэр нэг температурын хит зөрүү байхгүй. Хит их юм одоо халууныг үүсгэж гисэн бай. Халуун хоол идээд шууд ингээд гадаа гарахад уруул орчмын мэдрэл цочрол тэнцээ ингээл нэг одоо herpes вирусаар хомхоодлоод байна шүү дээ тийм ээ. Herpes-аар. За тэгэнгүүт монголчууд яадаг юм бэлээ. Гарынхаа ардлаар ингээд тарж авчихад. Эн чинь тэр хоолны үлдэгдлийг авахаас илүүтэйгээр температураа болгож байгаа байхгүй. Одоо ингээд дарахаар хөвгөл. За тэгэнгүүт одоо нэг зааланд ингээд сагс тоглол битүү хөлөрч гисэн ингээл ер нь хөлрөлт гэдэг процесс чинь өөрөө биений температур ихсээд биений температур ихснээс болоод суц тэлснээс үүдэлтэйгээр одоо нэг биеэ сэрүүцүүлэхийн тулд гарч иж байгаа хөлс гэдэг зүйл чинь тийм зүйл. Тэгэнгүүт тийм
өндөр температуртай шууд өвлийн үдэнд гадаа гараал ингээл дэлгүүрээс хүүтэн ундаа аваад ингээл нойтон чигээрээ гарах юм бол тэр хүүхэд одоо оройноо тэр хүнтэй хідэн настайх нь хамаахгүй. Нуруун татаал, халуураал, хоолоо нөвдөл янз болно шүү дээ. Эсвэл ингээл нэг халуун өдөр те юу ч болоогүй юм шиг ингээл гол гаталж чадчих яадаг бол бас л адилхан халуураал ингээл шийдэмдэг үзүүлдэг шүү дээ. Эн чин өөрөө тэр температурын зөрүү хит ихээс болоод тэнцээ мэдрэл зочрол гэдэг зүйл өсчихөж байгаа. Тэгээд биен дээр юм шийд тэмдэг үүсчихэд байгаа. За энийг гам алдах гэж яриад. Одоо хүүтэн махыг гараар жиргэлэх гараараа ингээд шууд ингээд юм жирлэхгүйгээр барих чинь өөрөө ямар ч хүн эмчилгээ хийлгэжсэн ч бай, хийлгэж байгаагүй ч бай. Ямар ч хүн барьсан ингээд гар нь хагташаал хүүт өргөл толгой хагташаал ингээд янз болно шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө амьдрах байх юм байна. Хөлөрсөн бол хувцас солиод бие арчаад одоо шинэ хувцас өмсөд ингээд гарах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Хоолон хоол идсэн бол амаа арчаад температураа боолго. Хүүтэн ус руу орчихвол эхлээд магнадаа хөргээд ингээд биенийхээ температурыг шавшиж ингэж буулгаад ингээд тэр чинь өөрөө биенийхээ температурыг буулгаад байгаа. Эн чинь өөрөө амьдрах байна. Тэгэл энийгээ мэдхээ болцсон байна. Тэгэл тэрийгэл нэг хайхтар гам гээл ингээд нэгэнт ингээд нөгөө нэг янз бүрийн нэг юм хөлөргөх хэмжлэгээ гэж тусдаа бас байдаг л да. Хөлөргөх хэмжлэгээ гэж байдаг. Уг нь тэр хэмжлэгээнийхээ дараа ингээд нөгөө уламжлалтын эмчрүүл ингээд нэг арваа өвдлөг энэ төр гэдэг хийдэг байхгүй юу. Тэр нь тэр хөлөргөлтийг нь зогсоох чиглэл хэмжлэгээ гэсэн. Тэгэхгүй нөгөө нэг ингээд хөлөргөх хэмжлэгээ хийгээд эмчин 10-аагаар ингээд үрж мөрөөд ингээд сайхан болгочоод байхад чихэндээ хөвөн хийгээл малгай оролт ингээд зүгээл дээрэс нь одоо ингээд оролт ингээд зүгээл ингээд битүү ингээд яваадах юм бол ямар ч хүн дотор орчинд ингээд явах юм бол хөлрөн шүү дээ. Хөлс одоо биений температур ихснэ. Хөлрөн. Тийм тохиолдолд гадаад орчинд байгаа энгийн юм явган салхил хүнд асуудал үүсэх боломжтой байдаг. Одоо төрсний дараа яс ингээд хагдшаал хүүд орёол ингээд мэдрэг болчихдээ шүү дээ. Яг л энтэй адилхан процесс. Тэгэхээр болж игэл би гэж хэлэх юм ихлээр уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд энгийн бай. Усанд орсон бол биендээ тос төрөх. Тэгэхээс биш одоо нэг ингээл нойтон чигээрээ ингээл гүгээд гэсэн үг шахна шүү дээ. Бие хатаа, биендээ тос төрөх. Тэгээ хоороо ховц хэрэглээ өмс. Тэ? Тэгээд одоо хөлөрсөнд бол хөлсөө хатаагаал хувц өмсөөл ингээл энгийн байж байгаа хэвээр. Тэгэхгүй бол нөгөө нэг хөлсөө задгаалцдаг. Тэгэнгүүт орчны температур, өөрийн биений температур хоёрын зөрүү ингээд их хэмжээтэй үүсчихээр тэнцэнээс эрсдэл үүснэ гэж байгаа. Улам ер нь бол зөвхөн уламжлалт хийхгүй ямар ч ангаахын ямар ч эмнэлэг дандаа л эрсдлийг тооцож эрсдлийг л багасгах гэж ажилладаг шүү дээ. Одоо эмч хүний хувьд одоо таны боддог бас ард иргэдтэй зөвлөхийг хүсдэг одоо тийм асуудал одоо байна. Одоо энэ сүүлийн нэвтрүүлгийн сүүлийн хугацаанд за зөвлөгөө өгөөч гэдэг. Миний цаг байхад баярлалаа гэдэг шүү дээ. За тэгэхээр хамгийн номер 1-т бол ус биш, цайгаа ууя. Цайгаа ууя. За маха одоо ингээд 4 үйлдэлтэй зогцсон байдалтайгаар хоолж чаддаг юм гэдэг. Ядаж маха өдөрт 1 удаа, өдөртөө л 1 удаа идчихвээ. За тэгээд бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдтэй ерөнхийдөө бол энэ гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйлийг одоо сайн өвлүүлэх хэрэгтэй. Зөв гэр бүлийн хүмүүжлийг. За үүнд юу байх юм бэ? Хамгийн номер 1 хооллох тийм ээ. Зөв хооллох, олон дахин зажлах тийм ээ. Энд чи орчиж байгаа юм. За тэгээд хоёр дахь зүйл нь зөв суух гэж. За одоо энэ ковидээс хойш ерөнхийдөө бол энэ захим платформуд ерөнхийдөө бол энэ богино бичлэгүүдийг их хэмжээгээр одоо ингэж үйлдвэрлэх дэмждэг болчихсон байхгүй. Тэр нь богино бичлэг чинь өөрөө нэг 30-аас 90 секундийнх л агаад байгаа. Тэгэхээр энэ 30-аас 90 секундын бичлэгийг байнгын ингэж үзэхэд мэдээж нөгөө нэг юм анхаарал тэр 30-аас 90 секундын дотор төвлөрөөл ингээд дараагийн юм руу шилжээд байгаа болохоор хүүхдэд асуудал үүсэж байгаа. Эхнийх нь бол анхаарал төвлөрөх чадвар маш сул болж байгаа. Хоёр дахь асуудал нь гэх юм бол нөгөө нэг юмнаас салж чадхаа болчихсон болохоор хоол идэж захтаа ч энийг одоо нуцаа үзэх асуудал. За гурав дахь асуудал нь гэх юм бол саяны дөрөв хоёр зөв суух буюу нөгөө олон цагаар бидэд ингээд суугаад эхлэхээр нөгөө нуруу чилж эхэлж байна. Нуруу чилээд эхлэхээр өөр тухтай байдлаар суудаг. Хөлөө ачиж суух, ингээд яаж иж ингээд суух, дахиж суух. Тэр хүүхд бол яаж сууж байгаагаа мэдэхгүй яг үндийг хэлгээд хамаг анхаарал нийшээ орчихсон. Тэгэл яажингууд ингэсээр байгаа л малчиж байгаа. Ингээд олон давтамжтай суугаад эхлэхээр нөгөө нэг одоо энэ нурууны асуудалтай хүүхдүүд маш их хэмжээтэй гараад ирж гисэн.
Одоо анзаарах юм бол мөрөн дээр доор арц хөлн урт богино нэмтэр гიშгдэг. За тэрнээсээ үүдэлтэйгээр одоо бүр багаасаа тийм асуудал үүсчихээр тухайн хүүхэд ингээд 10 20 ингээд хүрээд эхлэнгүүт тэрийг засахгүй байгаад тэгэхээр нүүрэн хүртэл гарч илүүсдэг. Уруулан дээр доор, хамарны нөхөн дээр доор, нүдэн дээр доор энэ төр асуудал үүснэ. Тэгээд нурууны өвчнүүд үүснэ. Тэгээд хамгийн энгийн ихэд чинь хөл урт богиноос болоод урт хөлөөрөө хазгаа гიშгээд ингээ хөлөө гэмтэж штэ тийм ээ. Ийм асуудлууд үүсээд байна. Тэгэхээр хүүхдийнхаа суудлыг анхааръя. Хүүхдийнхаа хэрхэн хоолж байгааг анхааръя. За тэгээд одоо хамтлаг юм аа жоохон багасгая л гэж зөвлөмөр. За энэ удаагийн дугаарт хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сайхан нэвтрүүлэгтээ ингээд урьж оролцуулсан бас баярлалаа би юмчтэй.